За нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч 12.5%, ажилтан 11.5% шимтгэл төлдөг. Гэвч ажил олгогчийн төлж байгаа шимтгэл ажилтанд үр өгөөжгүй зөвхөн нийгмийн даатгалын санд төвлөрч байна. За энэ сан 2025 оны 2 дугаар сарын байдлаар 1.80 төгрөг төрч өмнөх оны мөн үеэс 235.2 тэрбум төгрөгөөр нийт зарлага 967 тэрбум төгрөг төрч 227.5 тэрбум төгрөгөөр тус өссөн байна. Цаашид нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж сангийн менежментийг сайжруулж бизнес эрхлэгчдэд дэмжих нь чухал байгаа юм а. Өдөртэй орон мэндийг хүргэе. За тэгэхээр энэ мэтчилгээр нийгмийн даатгалын сан хамгийн сүүлийн тоо мэдээлэлээр л гэхэд 30.8% алдагдaltaй гарч ирж байна. Хамгийн энгийнээр хэлэх юм бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 2 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлээр за 1 тэтгэвэр авж байгаа хүний тэтгэврийн мөнгийг бол бүрдүүлж байгаа гэсэн үг. За энэ тогтолцоог нь бол одоо өөрчлөх шаардлага бол нэгэн тэрсэн энэ талаар мэдээллийг бид бүхэн өмнө ч гэсэн хүргэж байсан. За тэгвэл энэ удаа за тогтолцооны хувьд өөрчлөлт хийж чаддгүй юмаа гэхэд за нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах цаг нь ирсэн гэдгийг бол ажил олгогч тэр за салбарынхан эдийн засгчид бол онцолж байгаа. Тухайн хүн нэг удаагийн гэрээт одоо ажил хөдөлмөр эрхлэх за нэг удаагийн одоо жишээлбэл хөлсөөр ажиллаж байгаа нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл авдаг энэ байдлыг бол хуулиас бол одоо заалтыг нь хасаж өгөх нь зүйтэй гэдэг дээр тэд саналаа нэтгэж байна. Одоо нийгмийн даатгал төлснөөрөө нийгмийн даатгал нь өвлөгддөггүй, ажил олгогчдод очидгүй, одоо хань жилтэн очидгүй, тийм нийгмийн даатгал төлснөөс бараг төлөөгүй дээр байна. Тэгэхээр тэр нийгмийн даатгалыг үнцээр нь бас жоохон солимоор байна. Одоо энэ яг хоол, унааны мөнгө те нүүрсний одоо хөнгөлөлт энтер гээд энэ одоо хөнгөлтүүдийг шимтгэл төлөлтөөс хасж байгаа. Энэ дээр бол санал нэг байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдмээс үүлдээ энэ санг амьд байлгах зорилготойгоор ажил хийж байгаа юм шиг нөхцөл байдал руу яваад орцсон. Байлуулах хугацаа алдахгүйгээр өөрчлөхгүй бол бид нар цаашаа ингээд бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх ажил эрхлэх боломжийг нь тэлэхгүйгээр бол эдийн засгийг цаашаа тэлэхгүй маань дотоодын аж ахуйн нэгжүүд бол ингээд сөхрөөд юмсандээ дуусч байгаа. Мөн мэргэжлэнүүдийн зүгээс бол тэтгэврт гарсан иргэн за ажил хөдөлмөр эрхлэхэд бас түүнээс нь бол нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Мөн дээрээс нь ажил олгогч нь бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн оюутнуудын хувьд ч гэсэндээ ажил хөдөлмөр эрхлэхэд нийгмийн даатгалын шимтгэл авах тохиолдлууд олон байдаг. Эдгээрийг бол одоо зүйл заалтаар нь бол одоо хасж өгөх нь зүйтэй гэдэг дээр саналаа хэлж байна. За тэгээд цаашдаа бол одоо энэ мэтчилгээр бас тодорхой хэмжээний одоо ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хязгаар тогтоогоод за бас дээрэс нь урамшуулал хоол унааны мөнгө зэрэгээс бол нийгмийн даатгалын шимтгэл авахыг болиулаад ирэхээр цаашдаа бас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт бол хувь хэмжээ нь бол нэмэгдэх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ. Иргэний хууль дээр байгаа бүх гэрээнүүдийг авчирээ те нийгмийн даатгал хамруулад байгаа нь бол буруу гэж харж байгаа. Жишээлбэл тэтгэврт гарсан ажилчид за оюутан залуусын хөдөлмөр эрхлэх энэ одоо орлогыг бол нийгмийн даатгалаас тодорхой хэмжээгээр одоо хөнгөлөлт үзүүлэх за бүр ажил олгогчийн төлөх шимтгэлийг нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр мэргэжлийн ажил үйлчлэгийн орлогыг 1% одоо хэлбэршүүлсэн гормоор тайлхимж болно гэсэн нөхцөл байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нийгмийн даатгалыг авна гэдэг нийгмийн даатгалын хуулийн дээр нь байж байгаа жишээний. Тэгэхээр яг л нөгөө ойлгомжтой иргэдэд дэмжсэн бодит орлогыг нь дэмжсэн ийм өөрчлөлт болоосоо гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ бас бусад улс орнуудтай харьцуулсан мэдээллийг та бүхэнд хүргэе. За Армийн улс гэхэд бол ажил олгогчоос бол ямар нэгэн хэмжээгээр хувь бол авдаггүй. За нийтдээ 2.5% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн үг. За Бутан улсын хувьд бол ажил олгогч тэр за ажилтнч тэр нийтдээ 5%, нийтдээ 10% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх нь. За Бүгд найрамдах Хятад улсын хувьд болохоор нийтдээ 32.75% нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. За гэхдээ одоо өндөр төлж байгаа ажилтан болоод ажил олгогч нь аль нь одоо манай улстай харьцуулахад өндөр хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа энэ статистик мэдээлэл нь гарч ирж байгаа улс орнуудын хувьд бол манай улстай бас одоо тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал болоод за цалингийн орлого гэх мэтчлэн бусад нөхцөл байдлуудыг бол харгалзан үзэхэд бол манай улс бол хамаагүй өндөр дүнтэй харагдаж байгаа. За энэ нь бол уг нь бол албан журмын даатгуулагчийн төлж байгаа дүн гэсэн. Гэхдээ энэ нь нөгөө талдаа албан бус одоо татвар болсон гэдгийг эдийн засгчид болоод за бизнес эрхлэгчид хэлж байна. Улс бол 34% ашигтай ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тэгээд тэр 34% чинь нийгмийн даатгалч өөрөө дотроо эрүүл мэндийн даатгал, ажилгүйд тэтгэвэр, тэтгэмж гэсэн 5-6 хэсгээс бүрдээд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг одоо нийгмийн даатгал төлснөөрөө
нийгмийн даатгал нь өвлөгддөггүй, ажил олгогчдод очидгүй. Ер нь бол татвар. Тэгээд нийгмийн даатгалын байцаагч нарын дарамт маш их. Татвараа төлөхгүй бол данс хаана гэдэг дарамттай. Гэтэл бид нэг хүнд 3 сая тэр хүн 3 саяын цалин авна гэд бодсон цалингаа тохирж байгаа бол тэрэн дээр нь бид нар нийгмийн даатгал татварт нийлээд дахиад бид нар сая төгрөг сая бараг 500 төгрөг бид нар яаж байгаа. Татвар бол нийгмийн даатгал төлж байгаа гэсэн. Ингээд нийтдээ бол 40 гаруй хувийн татварын одоо ийм хэсэгчлсэн бүлгүүдэд хуваасан татварууд бол бид нар дээр ирж байгаа нь аж ахуй нэгжийн бизнес эрхлэгчид нарт бол нэлээд хүнд тусдаг. Энэ мэтчлэнгээр нийгмийн даатгалын ерхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр бол бизнес эрхлэгчид ажил олгогчдын зүгээс бол санал нэгдэж байна. За энэ хуулийг бол Улсын хурлын гишүүн, төвшин, залуудаа самбуу тэргүүтэй гишүүд санаачлаад за 30 гаруй гишүүн бол дэмжсэн ийм нөхцөл байдалтай байна. Цаашид бас хилцүүлэг өрнөн. Тэгээ ер нь бол нийгмийн даатгалын тогтолцоонд бас өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр бас саналаа илэрхийлж байлаа. Одоо бизнесийн шин чанартай орлогоос нь нийгмийн даатгалыг албан журмаар авахыг нь болиулъя гэж. Ингэж байж одоо эхлээд иргэд өөрсдөө бизнес эрхэлдэг, орлоготой болгох бизнесийн харилцаанд орж эхэлнэ. Ингэж нөгөө аж ахуй нэгжүүд иргэдтэй одоо хөлсөөр ажиллах гэрээ, бусдаар гүйцэтгүүлэх ажил гэрээнүүдийг хийж эхэлнэ. Олон улсын жишгийг харахад зарим бас бол одоо гарааны бизнес эрхэлж байгаа залуучууд, за ажил олгогчдод, бизнес эрхлэгчдийгээ дэмжих хүрээнд эхний 2-5 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс одоо чөлөөлж өгдөг гэх мэтчлэн олон төрлийн ийм жишгүүд байдаг. За энэ мэтчлэн жишгүүдээс харгалзан үзээд манай улсын хувьд за бизнес эрхлэгчдэд дэмжсэн бодлого тэр дундаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах чиглэлд анхаарах нь чухлаа гэдгийг эндээс харж байна. Мэдээлэл хүргэлээ.